Тохиолдож байгаа энэ стресс түүнийг хэрхэн эргээр даван туулах байдлаар мэдээлэл зөвлөгөөгөө бэлтгэлээ. За тэгээ үүний өмнө бол стресс гэж юу яг юу хэлэх вэ? Ямар шалтгааны улмаас стресс үүсдэг вэ гэдгээр хэдүүлээ энэ дэлгэцэн дээр харъя. Байнгын гэр бүлийн хэрүүл маргаанд байх бол хүнд бол маш их хүчтэй стресстээр өртүүлдэг. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, за найз нөхдөдөө муудалцах, хүнд бие махбодын болон сэтгцэн ямар нэгэн эмгэгээр өвдөх, за мөнгө санхүүгийн бэрхшээлд орох нь бол хамгийн одоо хүчтэй стрессүүдийн нэг байгаа. За тэгэхээр хүн бол тайван үед, стрессгүй үед бол одоо тэр ихний тэнцвэрт байдалд бол хүний бие болон сэтгэц бол оршин тогтнож байдаг. Тэгтэл стресс төртөнгүүт хүний бие сэтгцийн тэнцвэрт байдал бол яхна алдагддаг байна. Үүнтэй холбоотой биед болон сэтгцэд хэсэг хугацааны алдагдал үүсэж энэ удаан хугацаанд үргэлжлэх юм бол стресстэй холбоотой үүсдэг зарим нэгэн эмгэгүүд үүсэх магадaltaй байдаг. Тэгэхээр одоо та бүгдэндээ би стресс одоо бидний бие махбодод ямар хариу урвал үзүүлдэг гэдэг талаар ярихын өмнө бидний одоо тэр стрессийг хүлээж авдаг тархины бүтцүүтэй бол хэдүүлээ танилцъя. Тэгэхээр стресстэй өртгөхөд бол энэ таламус, гипоталамус, за энэ өнчин тайрах амигдала гэсэн юм бүтцийн үйл ажиллагаанууд бол биднэрт бол нөлөөлдөг байгаа. Тэгэхээр саний хэлжсэн стрессийг одоо хамгийн түрүүнд тэр айцаар хүлээж авдаг төв бол энэ амигдала гэсэн төв байгаа. Тэгэхээр тэр бол тархины одоо энэ зурган дээр харагдаж байгаа тэр нэг улаан цэг бол амигдала байгаа. За энэ дээр бол энэ нь бол өөрөө яг хэлбэрийн хувьд бол юм алмонд самар шиг хэлбэртэй. За энэ нь бол одоо бидний сэтгэл хөдлөл айцыг бол зохицуулж байдаг. Энд хамгийн түрүүл мэдээлэл бол энд ирдэг. За энд одоо ингээд тавгүй мэдээ сонсох, янз бүрийн үйл явдлыг өөрийн нүдээр ингээд харах ч юм уу тийм ээ. За ийм стресст өртгөхөд энэ төв бол цочрно. Ингэнгүүт маш хурдан мэдээлэл бөөрийн дэд булчирхаа руу дамжаад бөөрийн дэд булчирхаагаас энэ стрессийн дааврууд бол ялгардаг байгаа. Катехоламин, адреналин, норадреналин, кортизол гэсэн энэ дааврууд ялгарангууд хэвэн үедээ байгаа цусны судас модал ийм ямар ч агшилтгүй байж хахад эдгээр дааврын нөлөөгөөр судас маш хүчтэй агшилт өгдөг. За үүний нөлөөгөөр бол бид нэр хэвэн үедээ минутанд одоо 50 үед зүрх маань 60-аас 80 удаа ингээд цохилж байдаг болвол стресс төрцний нөлөөгөөр ерөөсөө хэдхэн секундын дотор сайн нэг стрессийн даавруу цуснд ялгарсантай холбоотой 1 минутанд 120-аас 140 удаа яхна хүчтэй цохилно. За мөн амьсгал 1 минутанд хэвэн үедээ 16-аас 18 удаа байсан болвол стрессийн нөлөөгөөр 2 дахин 30-аас 40 удаа энэ цохилж маш хүчтэй одоо амьсгаадах даа ялангуяа юм өрцний цээжний амьсгалтай болдог. За үүнтэй холбоотой бидний бие махбодод эдгээр шинж тэмдгүүд гарч ирж байгаа. За тэгээд хүн ер нь стресс төртгөх юм бол нэг бол түүнтэй бол тэмцэх эсвэл зүгтах гэдэг хариу урвалыг үзүүлдэг. Тэгэхээр стрессийн нөлөөгөөр зүрхний цохилт бол ихсэн, судасны цохилт нэмэгдэнэ, цусны даралт ихсэн, булчингийн хүчтэл одоо чангарал үүснэ, амьсгал минутанд түрүүний хэлжсэн шиг 30-аас 40 удаа болно. За биеийн температур нэмэгдэнэ, хоол боловсруулах үйл ажиллагаа яах нь буурч эхэлдэг. За тэгэхээр энэ хэсэг хугацаанд хэрвээ бид нэр энд мэдэрч байгаа энэ стрессийг тухайн үед нь маш хурдан одоо даван туулахгүй одоо удаан хугацаанд байх юм бол биднэрт цаашдаа биеийн янз бүрийн одоо өөрчлөлтүүдийг бол удаан хугацаанд өгөх магадaltaй. За тэгэхээр стрессийг богино хугацаанд тайлж чадсанараа саяны нөгөө энд ярьжсэн энэ шинж тэмдгүүд бол яах нь буурч эхэлдэг. Тэгэхээр амьсгал хэвийн гүнзгий болно. За биеийн температур бол буурч өгнө, хоол боловсруулах үйл ажиллагаа бол буцаад сайжирч эхэлдэг байгаа. Тэгэхээр хүмүүс ингэж асуудаг. Ер нь бол сүүлийн үед жоохон хоолны дуршил муудлаа гэдэг маань болохоор хоол боловсруулах үйл ажиллагаа бол яах нь стресстэй нөлөөгөөр саацсантай холбоотой үүсдэг байгаа. За тэгэхээр одоо та бүхэндээ бол энэ стресст өртсөний улмаас тодорхой хугацааны дараа хүн яах нь стрессийг даван туулж чаддаг. Тэгтэл зарим тохиолдолд бол энэ даван туулахгүй одоо удаан хугацаанд яах нь стресстэйгээ бас байгаад тохиолдлууд бол үүсдэг. За тэгэхээр одоо бүгдээрээ хүн болгонд стресст өртсөний улмаас энэ 3 шинж тэмдгийг бол яах нь даван одоо туулаад энийг одоо замлаар нь явна гэсэн үг. За нэгдүгürt болохоор хүн болгон бол энэ айдас сэтгэл түгшилт бол үргэлжилдэг. Жишээлбэл одоо ковидын халдвар ихслэ гэдэг энэ мэдээг л одоо хүмүүс сонсох юм бол маш их хэмжээгээр яхна сэтгэл түгшилтэнд өртөнө. Яагаад гэвэл түрүүний нөгөө ярьжсэн шиг стрессийн дааврууд хэдхэн секундын дотор цус руу ялгарсантай холбоотой бие махбодод тэнцвэрт боцин солилцоо бол эрчимжээж эхэлдэг байна тийм ээ. За тэгээ үүний дараа бол энэ нь бол хүн болгоны нөгөө өөрийнх нь нас сэтгхүүн онцлог за бусад хүчин зүйлтэй холбоотойгоор бол харилцан адилгүй хэдэн одоо минутаас хэдэн цаг өдөр бол яхна үргэлжилж
болно. За энэний дараа болохоор эсэргүүцлийн үе шат гэдэг үе шат руу хүн бол ордог. Энэ үед болохоор өөрийгөө бол яг нь хамгаалдаг бие махбодын болон сэтгэл зүйн механизмууд бол боловсруулагдаж эхэлдэг байгаа. Тухайлбал хүн энэ үедээ бол одоо мэдээлэлд маш их хэмжээгээр анхаарлаа хандуулах. За үнэхээр одоо энэ ковид тусах юм бол ямар одоо хариу уруулууд гардаг юм бол үүнтэй холбоотой миний бие махбодод ямар өөрчлөлт гарч ийнө гэх мэтчлэн одоо өөр дээр илэрч байгаа тэр шинж тэмдгүүдтэй нөгөө нэг өвчний шинж тэмдгүүдтэй холбох байдлаар ийм мэдээлэл цуглуулж байгаа энэ арга нь бол бас л нөгөө талаас энэ өвчнийг тусахыг гэдэг айдсын хариу урал болж байгаа эсэргүүцэж байгаа үе шат юм шүү. За энэ нь бол бас л хүний одоо өөрийнх нь онцлогтой холбоотой бол харилцаа адилгүй явагддаг. За үүний дараа бол тодорхой хэмжээгээр одоо удаа дараа зарим хүмүүс бол шинжилгээ өгдөж тийм ээ. Олон одоо онцлогоор хэрэглээд за ковидын халдвар ерөнхийдөө өгөөсгөгдөд халдвар аваагүй байна гэж батлагдах нэг тохиолдол байж болно. За магадгүй одоо зарим нэг нь бол үнэхээр халдвар авсан байна гэдээ ингээд шинжилгээгээр нотлогдох тохиолдолд бол хүн бол энийг бол одоо хүлээн зөвшөөрч энэ хүртэл хугацааг бол туйлдал ядаргааны үе гэж нэрлэдэг байгаа. За үүний дараа бол нэгсэндээ за одоо нэгэнт би одоо халдвар аваагүй юм байна. Одоо тэгвэл улам л би халдварын эсрэг одоо өөрийгөө сайн хамгаалах хэрэгтэй байна. Дархлаагаа унахгүй байх хэрэгтэй байна гэдэг дасан зохицлын механизм нэг хэсэг хүүхдэнд нь явагддаг. Магадгүй эсрэгээр халдвар одоо авсан тохиолдолд бол бас энэ халдварт өвчнөө нэгэнт одоо тусцсан учраас үүнийгээ би хэрхэн яаж даван туулах вэ гэдэг бас юм одоо өөр тийм ээ. Эрүүл одоо дасан зохицох механизмууд явагддаг. За тэгээ ингээд явагдаж байгаа тохиолдолд бол эрүүл одоо зөв хамгаалах хариу урал явагдсны үндсэн дээр бол хүний биеийн дархлаа бол одоо унахгүй нойр хоолндоо сайн байх аваас бол энэ өвчнийг эсэргүүцэх хариу урал бол хүчтэй явагдана. Үнийгээ дагаад бол хурдан одоо эдгэрэлтэнд бол хүрэх бол боломжтой байдаг. Тэгтэл зарим тохиолдолд бол энэ мэдээллийг хит их одоо автаж өөрийнхөө одоо сэтгцийн болон бие махбодын эрүүл мэндийг одоо сэтгэл санаагаараа жоохон юм хямраасан тохиолдолд бол дархлаа тогтолцоо бол дарангуулагдаж үүний үр дүнд болохоор дасан зохицохын хямралууд бол үүсдэг. Тэгэхээр одоо би та бүгдтэй харуулах гэж байгаа энэ дасан зохицлын хямралын талаар бол хэдүүлээ ярилцъя. За тэгэхээр хүн бол одоо стресс альва нэгэн стресст бол өртөө түүнийгээ бол даван туулах одоо эрүүл хариу урал одоо явагдаж чадаагүй байх юм бол ийм 5 бие махбод сэтгэл хөдлөл ой тогтолт нийгэм төрхүүлийн гэсэн ийм дасан зохицлын 5 өөрчлөлтүүд гардаг. Тухайлбал бие махбодын талаас ямар өөрчлөлт гарах вэ гэхээр хоолны дуршил муудах, толгоо өвдөх, зүрх орчин дээсэх, амьсгаадах, дотор мохоо орох зэрэг бие махбодын шинжүүд гардаг бол сэтгэл хөдлөлийн талаас бол амархан яг нь ойлох, уурлах, гомдох, үзэн ядах зэрэг ийм хариу уралууд гардаг байгаа. Гэхдээ энэ бол тухайн хүний бол бүр байнга үргэлжилж оршин гэсэн үг биш. Энэ бол мөн түрүүний ярьжсэн шиг төр зүрийн бол яг нь хариу урал байж болно. За тэгээд тухайн асуудлыг бол хүн шийдсэний дараа бол эдгээр зүйлүүд бол аяндаа алга болно. Нэг талаасаа болохоор сэтгэл хөдлөл бол тэнцвэргүй, тогтворгүй болно гэсэн үг байна. За үүний дараа болохоор ой тогтолт таны мэдгэн өөрчлөлт магадгүй бид нар одоогийн үед бол анхаарлаа ямар нэгэн зүйлд одоо итгэвтэйгээр хандуулах гэхэд амархан юмыг мартах мөн анхаарал амархан сарнитгай болох одоо жишээлбэл хүүхдүүд маань ч гэсэн ингээд энэ 2 жилийн хугацаанд ингээд хичээлээ хийж явах явц дээр ерөөсөө сурлагын амжилт магадгүй ой тогтолтын чадвар нь ингээд буураад ах юм бол энэ бол стрессээ хариу урал ээж магадгүй яг бол дасан зохицохын хямрал байна гэж үзэж болно. За үүний дараа болохоор нийгмийн өөрчлөлт тийм ээ. Нийгмийн өөрчлөлт нь хэд хэдэн хариу уралуудаар одоо жишээлбэл гарч идэг. Зарим тохиолдолд болохоор найз нөхдөсөө зай барих, гэр бүлийнхэнтэйгээ харилцаа жоохон хөндөрөх. За тэгээд бусад одоо идэвхтэй ямар нэгэн нийгмийн хуучин одоо хийжсэн тийм ээ. Энэ арга хэмжээнээс бол зайлсхийх зэрэг юм хариу уралууд бол гардаг. Дараагийнх нь болохоор төрхүүлийн өөрчлөлт гэж байгаа. За тэгээ энэ үед болохоор яах вэ гэхээр хүн одоо амархан юмд уурлах, бухимдах, за бусдыг янз бүрийн үг хэлээр доромжлох. За нөгөө нэг талаас болохоор арх мансууруулах зэрэг байцыг бол одоо байнга тогтмол бол хэрэглэх хандлагатай байгаа нь бол энэ стресст дасан зохицож чадаагүй төр зүрийн хариу урал бол байх л магадaltaй юм аа. За одоо та бүгдэндээ энэ стрессүүдэд өртсөний улмаас одоо стрессийг хэрхэн яаж амжилттайгаар бид нэр одоо даван туулах вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө хүргэе. За үүний тулд бол та яг тохиолдоод байгаа сэтгэл зүйн тавгүй мэдрэмжээ аль болохоор өөрийнхөө итгэдэг найз нөхдөдөө гэр бүлийнхэндээ за магадгүй та зарим тохиолдолд бол мэрэгжлийн хүмүүст бол хандаж энэ талаар сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй. За үүний дараа хэрвээ танд тохиолдоод байгаа энэ зүйл маань бол одоо хин нэгэнд ярихад үнэхээр бас боломжгүй тийм ээ. Таны сэтгэлийг зовоогоод байгаа бол та үн дээрээ бол цаасан дээр одоо цаас бал хоёр аваад тэгээд дотор болж байгаа тэр болгоныгоо яах нь үн дээр буулгах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ мэдрэмжээ гаргах бас нэг маш сайн аргуудын нэг бол байдаг. За тэгээд амьсгалын дасгалыг бол хийн. Яагаад энэ амьсгалын дасгалыг хийх нь одоо ач холбогдолтой байдаг вэ гэхээр
Түрүүний ярьжсэн хүн стресс төртөнгүүд стрессийн дааврууд цуснд ингээ ялгарсантай холбоотой амьсгал түргсээд тэр хариу уруулыг хүн мэдрэхээрээ одоо жишээлбэл зүрх дэлсэх, амьсгалдах зэргийн мэдрэмж чинь буцаад нөгөө хүндээ маш тавгүй мэдрэмжийг төрүүлдэг. Тэнгүүд нөгөө ихэнх хүмүүс яана би ингээ ямар нэгэн зүрхний эмгэгтэй болчихж байгаа юм биш байгаа да. Өөр одоо эмгэгээр үдчихэж байгаа юм биш байгаа да гэм айдас давтахаар нөгөө стрессэн дээр нэмэх нь стресс гээд стрессийн хүч нь ихсээ явчихдаг. Тэгэхээр буцаагаад тэрийг одоо буулгах хамгийн ихний арга нэгсэндээ даймжруулахгүй байх арга бол ерөөсөө амьсгалын дасгал. Тэгэхээр амьсгалын дасгалыг бид бүхэн урд нь та бүгдтэй бол зааж өгч ирсэн. Тэгэхээр бол уртаар сайхан амьсгал авахад бол гэдэс урагшаага төмбийгээд амьсгалаа буцаагаад амаараа гаргахад бол гэдэс дотгошоо юм татагдах. Энэ дасгалыг та эхний удаадаа 3-5 удаа хийсний дараа бол таны нөгөө саяны бие махбод маань чангарлын байдалд байсан бол буцаага тайвшрах мэдрэмжийг бол ямар ч хүн авдаг. Хэрвээ энэ дасгалыг зөв хийж чадах юм бол тэгэхээр та бүхэн одоо энэ дээр туршаад үзээрэй. За дараагийнх нь бол одоо арга бол бид бүхэн бол энэ бясалгал бол хийж бол одоо хэвших нь бол илүү зохимжтой байгаа. Яагаад тэгэхээр бясалгал гэдэг бол одоо хүний энэ орчин үед бол эрүүл аж амьдрах бол зан үйлийн бол хамгийн чухал одоо нэг арга хэрэгсэл болдог. Тэгэхээр хүн бол одоо өнөөдөр бид бүхэнд бол өдөрт 40, 50, 60 мянган бодол бол орж ирж байхад хүний хэрвээ сэтгэл санаа тавгүй байх юм бол эдгээр бодлоо дандаа ихэнх нь бол сөрөг тавгүй мэдрэмжийг бол авчирж яадаг. Тэгэхээр энэ одоо анхаарлаа тийм ээ өөрийнхөө тэр бясалгалын одоо эзэмснэр техникүүд дээр төвлөрүүлснээр нөгөө нэг сөрөг бодлуудад автаж өөрийнхөө стрессийг нэмэгдүүлэхгүй байх бол юм маш зөв зүйтэй арга байгаа. За мөн одоо та бүгд маань бол өөрийнхөө дуртай одоо хөгжмийг бол ингээд сонсож тийм ээ одоо стрессээ бол тайлах юм аргууд бол байгаа. За мөн одоо энэ цаг үед болохоор бид нар магадгүй маш их зүйлийг одоо төлөвлөдөг. Тэгээ төлөвлөсөн зүйл маань стрессээсээ болоод ерөөсө тухайн өдөртөө бол хэрэгжиж одоо дуусгаж чадахгүй байх нь буцаад бидний стрессийг бол нэмэгдүүлдэг. Тэгэхээр энэ арга дээр бол эхний ээлжинд бол бид бүхэн богинохон зөвлөгөөг та бүгдтэй хүргэе. Тэгэхээр өдөрт хийх гэж байгаа зүйлээ болж гэх юм бол та цаасан дээр бичээд за тэгтээ нэг өдөрт анх удаа энийг хэрэгжилж байгаа үед бол маш их зүйлийг бичих хэрэггүй. Өөрийнхөө хамгийн чухал гэсэн 3-4 одоо жагсаалтыг гаргаад за тэрийг тэгэнгүүтээ хийснийхаа дараа чагтлаад за би хийчлээ шүү дээ гэдэг энэ мэдрэмжийг өөртөө яах нь төрүүлэх хэрэгтэй. За энэ эерэг мэдрэмжийг авснараа дараагийнхаа үйл ажиллагааг хийхэд бол яах нь урам зориг авдаг. Үүнийхээ дараа дахин одоо маргааштай өчигдөр би хийж чадсан юм чинь маргааш дахиад би энийг бол хийх боломжтой юм байна шүү гэдэг ийм итгэлийг өөртөө дандаа яах нь төрүүлээд явж явах хэрэгтэй. За мөн одоо хүүхдүүдтэйгээ тийм ээ өөрсдөө ч гэсэн та бүгдд маань бол юм номыг одоо ингэж уншиж дадалд бол одоо баг зэрэг суух хэрэгтэй. Гэхдээ ялва нэгэн зүйлийг ихтэй төгсөөр одоо хийх гэж хичээсний хэрэггүй. Аль болохоор өнөөдөр одоо би жишээлбэл уншихдаа 10 минутыг зарцуулах ч юм уу эсвэл би нэг нүрийг л уншихад одоо хангалттай гэдэг энэ дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. За тэгээ өдөр болгон энэ үйл ажиллагаа маань нэг 7-оос 14 хоног тогтмол хэвшээд ирэхээр тухайн хүнээсээ яах нь аяанда хэвшил дадал болцсон зүйл маань өгүүлэгдээд эхэлдэг. Энэ үед бол бид нэр яах нь эерэг дадалд эзэмшиж чинь гэсэн үг. За одоо стрессийг даван туулах хамгийн бас нэг чухал аргуудын нэг маань бол нойрны бид нэр эрүүл зан үйлд бол хэвшиж сурах хэрэгтэй байгаа. Тэгэхээр нойр яагаад одоо бид нар чухал вэ гэхээр хэрвээ бид нар хангалттай сайн нойрыг авч чадахгүй байх юм бол маргааш одоо бидний яах нь оюун сэтгхүү бие махбодын тийм ээ сэтгэл санааны юм эрүүл мэндэд бол сөрөг үр дагаврыг авчрах жишээтэй байдаг. Тэгэхээр нэг өдрийн нойр алдах нь буцаад бидний биеийн болон сэтгцийн эрүүл мэндэд бол маш их одоо сөрөг үр дагавартай учраас өндөр бол анхаарах хэрэгтэй. Даан ялангуяа бага насны хүүхдүүд бол 10 цагаас өмнө бол тогтмол унтуулж хөвшөөлөх. За насан туршид бол 11 цагаас бол хэтрэхгүй бол яах нь орой болгон тогтмол бол одоо унтаж хөвснээрээ бидний бодис солилцоо бол хангалттай сайн байна. Үүнийхээ үндсэн дээр бидний давхлаа тогтолцоо бол эрүүл байна гэдгийг бол та бүгд маань мэдэж байгаа. За одоо түрүүний ярьжсэн шиг стресс төртгөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол бидний тавгүй бодол. Тэгэхээр бид нар таагүй мэдрэмжийг ямар нэгэн одоо мэдээллийн хэрэгслэр ингээд барилт баталгаагүйгээр хэрэг хүлээгээд авах юм бол энэ маань өөрөө түрүүний ярьжсэн шиг стрессийг үүсгэн. За энэтэй холбоотойгоор бид нарт сөрөг бодол үүсч эхэлдэг. За тэгэхээр одоо энэ бодол, мэдрэмж, үйлдэл гэсэн ийм одоо дараал явж байна. Тэгэхээр нэгдүгürt нь болохоор тухайн залуу маань одоо COVID-19-ийн халдвар авчих үедээ гэдэг юм айцтай юм бодолд автангууд энэ маань стресс өртөөд тухайн хүнд яг нэг хамаг бие чичирч халуурах зэрэг юм тавгүй сөрөг мэдрэмж үүсэж байгаа. За энэ сөрөг мэдрэмжээсээ болоод нөгөө хүн маань айц давчиж сэтгэлээр яах нь унана. Тэгэхээр энэ сөрөг үйлдэл хийсэн хүн буцаад сөрөг бодолтой байна. Ингээл ерөөсөө энэ бодол мэдрэмж үйлдэлийн юм сөрөг одоо цикл тийм ээ энэ зүйлээс
автчих юм бол өдөржингөө тэр хүний сэтгэл санаа хямарна. Үүнийгээ дараа тэр хүний биеийн болон одоо сэтгэл санааны асуудал бол яах нь улам л одоо гүнзгийрнэ гэсэн үг. Тэгэхээр энэ тэр анхны тэр сөрөг бодлыг бид нэр яах нь тэр үед нь зогсоож сурах хэрэгтэй байгаа. Тухайлбал саяны тохиолдлоор ковид-19-ийн халдварын үед би бол одоо ямар нэгэн байдлаар маскаа бол би тогтмол зүүж байгаа. Тэгээ гараа бол тогтмол угааж байгаа. Би олон нийтийн газар ерөөсөн маск аваагүй гэдэг ийм өөртөө итгэлийг төрүүлж чадах юм бол нөгөө түрүүний ярьжсэн шиг стрессийн бодлоод яах нь багсаж эхэлнэ. Тэгээд хүн нэрээ би бол ерөөсөө өөрийгөө сайн хамгаалж байгаа шүү гэх юм бол нөгөө хүний маань мэдрэмж нь яах нь эерэг байна. Ерөөсө дархлаа тогтолцоо бол унахгүй байх гэсэн үг байна шүү дээ. Нөгөө стрессийн дааврууд ялгархгүй болоод эхэлэхээр. Тэгэхээр нөгөө бидний үйл ажиллагаа маань идэвхтэй өдөр тутамдаа сэтгэл санаа тайван байгаад эхэлэхээр биднэрт эерэг үйлдэл гараад эхэлж байгаа. Эерэг үйлдэлээс эерэг бодол үүснэ. Инхээр энэ эерэг бодол, эерэг сэтгэл хөдлөл, эерэг үйлдэл гэдэг энэ дараалал руугаа бид нэр ингээ орж чадах юм бол ер нь бол стрессийг бол даван туулах одоо боломжтой юм шүү гэдэг энэ мэдээлэлээр өнөөдрийнхөө зөвлөгөөг дуусгаж байна.